Иргэд захиргааны байгууллагатай харилцах үндсэн хэлбэрийн захиргааны байгууллага албан тушаалтанд өргөдөл, санал, хүсэлт гаргах, гомдол мэдүүлэх байдлаар илэрдэг. Гомдол өргөдөл нэхэмжлэл гэж юу вэ? Захиргааны шийдвэр буюу акт гэж нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор захиргааны байгууллага албан тушаалтнаас гаргасан шийдвэр захиргааны актыг танин мэдснээр эрхээ хамгаалдаг боломжтой болдог. Иргэн хуулийн этгээдээс тэдгээрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж захиргааны акттай холбоотой гомдол нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь үндсэн хоёр төрөлд хуваагддаг. Захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх үе ажиллагаа, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа. Захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж юу вэ? Монгол улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2-д хууль дээдлэхийн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан байдаг. Тэгэхээр төрийн байгууллага албан тушаалтанд иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Урьдчилан шийдвэрлэх үйл ажиллагааны үе шат нь 1-р захиргааны байгууллагын буруутай үйлдэлийн талаар иргэн хуулийн этгээд гомдол гаргаснаар эхэлж захиргааны акт хууль тогтоомжинд нийцсэн эсхийг шалгах, гомдол гаргагчид тухайн актыг шийдвэрлэх хугацаа газрыг мэдэгдэж түүнийг байлцуулах эцсийн шийдвэр гаргаснаар дуусгар болно. Гомдол гаргах хугацаа нь 30 хоногийн дотор байна. Зайлшгүй хүндэтгэх үзэх шалтгаанаар хугацаа гэтэрсэн тохиолдолд 3 сарын дотор уг хугацааг нөхөн сэргээж болохоор захиргааны хэрэг шинэн шийдвэрлэх тухай хууль зохицуулсан байдаг. Захиргааны шийдвэрт гомдол хэрхэн гаргах вэ? Захиргааны шийдвэр нь иргэн хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн гэж үзвэл шууд харьяалах дээд шатны байгууллага албан тушаалтанд 30 хоногийн дотор гомдол гаргана. Үр дүнд нь захиргааны байгууллага албан тушаалтан 30 хоногийн дотор гомдлыг хянаад дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Нэгд нь захиргааны акт хууль, илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх, хоёрт нь захиргааны актыг бүхэлд нь эсвэл холбогдох хэсгийг хүчингүй болгох, гуравт нь дахин захиргааны акт гаргахыг даалгах.